Тэрхэн болон тавтамаар л өнөөдөр та бүхэнд Microsoft 365-ын шинжлэгдсэн платформ дээр хэрхэн Forms ашиглах талаар мэдээллүүдийг хүргэх гэж байна. Веб хэлбэрээр та бүхэн үнэгүй ашиглахыг хүсвэл доотлыг Sign up for the free version of Microsoft 365 гэсэн хэсэг дээр та бүхэн дараад өөрсдийн Microsoft 365-ын аккаунттай болох боломжтой. Хэрвээ танд аль хэзээний лиценз байгаа бол хэдүүлээ хамтдаа Sign in гэдэг дээр дараад Forms руу орцгоё. Microsoft 365-ын платформ руу та бүхэн орсны дараа ерөнхийдөө бол таны дэлгэцэн дээр төстэй зүйл харагдана. Гэхдээ ямар лицензээс шалтгаалаад өөр функцүүдтэй байх боломжтой. Өнөөдөр миний хэрэгжилж байгаа функц маань боловсролд зориулсан функц та бүхэнд харагдана. Зүүн гар талд Microsoft 365-ын аппликейшнууд та бүхэнд харагдаж байна. Хэрвээ энэ дунд та Forms харахгүй байгаа бол дээдлийн 9 цэгэн дээр та бүхэн дараад All Apps гэдэг дээр дарангууд Microsoft 365 үнэгүй веб хэлбэрээр ашиглах аппликейшныг бүгдээрээ таны зүүн гар талд гарч ирэх байгаа. За энэ дундаас хэдүүлээ Forms дээрээ дараад оръё. Миний өнөөдөр хэрэгжилж байгаа лиценз боловсрол зориулагдсан тулд хамгийн түрүүнд эхлээд new quiz буюу сорилтын хэсэг бол шууд гараад ирж байгаа. Гэхдээ та судалгаа авмаар байгаа доотлын энэхүү төвчлөр дээр дарангууд new form гэдэг хэсгээр та бүхэн дарж болно. Forms руу ороод таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол мэдээж судалгаандаа нэршлиг өгнө. За нэр өгөнгөд шууд хамгийн дээд талд судалгааны нэр өөрчлөгдөд хадгалагдж байгаа гэдгийг та бүхэн харж байна. Нэрээ өгсний дараад нь доод талд нь description хэсгээр илүү тайлбарыг та бүхэн тавьмаар байгаа бол энэ дээр бичээд оруулах боломжтой. Энэхүү хэсэг дээр зураг нэмж болно. За insert гэдээ оруулангууд танд 3 сонголт байгаа. Хэрвээ танай байгууллагын логог оруулмаар бол upload гэх компьютерээс оруулж болох нь. Эсвэл OneDrive cloud дээр хадгалсан байгаа бол OneDrive-аас татах нь. Харин интернетээс хаймар байгаа бол Bing-ийг дамжуулан та хайлтыг хийж болно. Сонгоод add гэдэг энэхүү товчлоорыг та бүхэн дарна. Хамгийн баруун гар талынх нь хэсэг мөн болохоор устгамаар байл та бүхэнд гарч ирнэ. Дараагийн хэсэг мөн болохоор alternative text буюу харааны бэрхшээлтэй харж чадахгүй байгаа хүмүүс маань тухайн зурган дээр юу болж байгаа гэдгийг тайлбарыг screen reader дэлгэц уншиж байгаа системүүдээр дамжуулан мэдээлэл авах нь энэ дээр та бүхэн бас зургийн тайлбаруудаа оруулах бүх мартаараа оруулаад add гэдгийг дарна. Асуух асуултуудын өөр хувилбарууд гарч ирнэ. Эхний асуултан дээр Microsoft 365 ямар аппликейшн сурмаар байна гэдгийг хүмүүсээс хэдүүл асуугаад үзье. Таныг үг бичингүүд доор сонголтуудын AI системээр нэмэлтээр юу оруулах вэ гэдгийг гаргаад ирж байна. Энэ ундаасаа та бүхэн бас сонголтыг хийж болно. Тэнгүүд энэ маань нэмэгдээд гарч байна. Энэ дээр зөвхөн нэг л сонголтыг сонгох боломжтой энэ дэр харагдаж байна те. Харин энийгээ олон сонголмоор байл multiple answers гэдэг хэсгийг сонгоход бөөрийнх юм маань дөрвөлжин болоод энэ үндс хүмүүс илүү олон сонголт хийх боломжтой байгаа. Өнөхөө асуулт маш чухал байгаад хүмүүстээс энэ мэдээллийг та бүхэн авмаар байгаа бол required гэдэг хэсгийг идэвхжүүлэх байгаа. Энэ зүйлийг хийгээгүй үед судалгаа болон сорилт маань дуусахгүй. Тэгэхээр хүнд маань сануулсан та энэ дээр заашгүй мэдээлэл хийж таны энэхүү судалгаа сорилтууд маань дуснаа гэж сануулах байгаа. Харин энэний баруун гар талын 3 товчлуур дээр та бүхэн дарах юм бол энэхүү асуултуудыг хооронд нь байрлалыг өөрчлөх, за дунд нь сабтайтлтай байлгах, ахиж мөн нэмэлтээр асуулт асуумаар бол add new гэдэг дээр хэдүүлээ дараад за энэ дээр текст оруулж болох нь байна. Rating буюу асуултаа асуугаад rating хэлбэр дээр за хамгийн дээдл нь 10 одоор хийж болно. За хэдүүлээ өнөөдөртөө илүү хэлбэр ойлгохоор 5-аар сонгоод за symbol хэсгүүд дээр зайшгүй од ах шаардлагагүйгээр өөр зүйлүүдийг бас та бүхэн сонгож олно. Дахиад хэдүүлээ өөрийн сонгоё гэвэл за add new гэдэг дээр энэ дээр магадгүй та өнөөдөр хэдний өдөр та судалгааг дуусгаваа гэдгийг хүмүүстээс асууж болох нь байна. Эсвэл та сурагчтай ба сурагчтайхаа төрсөн өдрийг асууж байгаа бол энэ дээр бас авах боломжуудыг олгоно. За магадгүй энэ донд асуусан асуултууд ижилхэн төстэй форматыг авмаар бол энийгээ хэдүүлээ идэвхжүүлээд дээдлийн copy question гэдгийг оруулгууд доор яг адилхныг нь copy paste хийгээд оруулчихж байгаа. Гэхдээ энэ дэр асуулт 2 болгоод оруулаад таныг асуултаа өөрчилнө гэдэг энэ дэр итгэжүүлээд гараад ирнэ. За энэхүү асуултуудаа харин та байрлалыг өөрчлөмөр байвал энэ хажуу талын сумуудаар за энийг дээш нь болгож болно. Мөн энийг хүсэх юм бол дараагийнхаа муу итгэжүүлээд энэс доошоогоо гэд оруулгууд автоматар хажуу талынх нь асуултын дугаарууд нь өөрчлөгдөж байгаа та бүхэн анзарч байна. За эдгээр ганцхан 4 зүйлээр бол зогсохгүй та бүхэн доошоогоо заасан сум дээр дарах юм бол өөр олон байдлаар хүмүүсүүдээс асуулт асуух боломжтой байгаа. За ажлынхаа хүмүүстээс судалгаа аваад за энэ дээр зайшгүй надад нэг файл хэрэгтэй байна гэж ивэл upload file гэдэг хэсгийг та бүхэн сонгоно. Энэ дээр
файл хичнээн файл тэр хүн өгч болох уу? Файлын хэмжээ хэд байх уу гэдгийг та бүхэн эндээс сонгох болно шүү дээ. За энэ дэр анзаарах юм бол хамгийн дээд нь 1 GB хэрэв 1 GB-аас илүү байх юм бол энэ зүйл маань апплод болж орохгүй байгаа гэдгийг та бүхэн сануулъя. За iNews гэдэг дээр доошоо ахиж заагаад энэ байгууллагуудад хамгийн их хэрэглэгддэг хүмүүсүүдээс санал хүсэлтийн асуулгуудыг та бүхэн явуулж болно. Сүүлийн үед их хэрэглэж байгаа Net Promoter Score хэсэг дээр за ажлынхаа хүнтэйгээ та ажиллахад таны сэтгэлийн хангамж ямар байна гэдэг дээр бас судалгаануудыг авч болох нь. Санаанууд хэрэгтэй байгаа бол энэ add new гэдгийн хажуу талд нь энэхүү аянган символ байна. Энэхүү хэсгээр та бүхэн дарангууд доод хэсгээр ямар байдлаар та хүмүүсээс асуулт асууж болох талаар систем та бүхэнд энэхүү боломжтой гаргаж ирнэ. За форумс дээр хэдүүл асуултаа асуугаад хариултууд юу авмаар байна гэдгийг шийдчихлээ. За тэгвэл энэ анда харагдах байдлын та бүхэн өөрчлөлмөр байгаа бол style гэдэг хэсгээр ороод за артлын хөдөлгөөнтэй байдлаар та бүхэн бас сонголтуудыг хийж болно. За энэ дэр хэдүүлээ. Ийм байдлаар сонгох уу? Хэрэг өнгийн хувьд бас компанийнхаа логонд харуулж оруулмаар байгаа бол энэ чинь customize theme color гэдэг дээр хагсынхаа кодыг бол та бүхэн оруулж болно. Аль эсвэл энэхүү upload image гэдэг дээр компани логогоо оруулж болох нь. Мөн нэмэлтээр энд орж ирсэн зүйл маань background music буюу илүү хүмүүсийнхаа сэтгэл зүйн байдлын тайван байлгаж судалгааг авмаар байл та хүмүүс хөгжим оруулах боломжийг энд олгоно. Датан дээр хэдэн зүйлүүдийг хэдүүлээ хамтаа collect responses гэдэг дээр дарая. Ямар лицензтайгаас шалтгаалаад сонголтуудыг та бүхэн зөв хийгээрэй. Хэрвээ энэ зүйлийг та бүхэн зөвхөн компанийнхаа дотоод ажилчид хийж байгаа бол internal буюу яг ижилхэн адилхан доментэй хүмүүсүүд маань бүгдээрээ авах байгаа. Гадны хүмүүстэй судалгаа авах байгаа бол тэрэнд нь эрхийн өгөхөд та бүхэн бүү мартаарай. Инként бол anyone can respond гэдэг хэсгээр та бүхэн сонгох нь байна эхний хэсэг. Хоёр дахь хэсэг нь болохоор people in my organization буюу тантай адилхан доментэй хүмүүс байгаа. За энэ хүмүүсийнхаа нэрийг та бүхэн имэйлээр нь дамжуулаад цуглуулж болох нь. За мөн доотлын хэсгийг идэвхжүүлснээр нэг хүнээс нэг л хариултыг авахар. Ингэснээр таны дата илүү цэвэрхэн хурж ирдэг. За доотлын хэсгээр specific people гэх юм бол яг ямар имэйл дээр ямар хүмүүсүүдээс судалгаа авмаар байна гэдгийг та бүхэн имэйлээр нь сонголтуудыг хийх нь байна. Зөвшөөрлүүдийг хэн хэнд яаж өгөх гэдгийг та бүхэн сонголт хийсний дараад нь энэхүү линкийг копи хийж болох нь за та бүхэн хүмүүсийг энэ дээр нэмж оруулж ирж бас болно. Энээр анзаарч харж байвал Microsoft 365 аппликейшнт нь хоорондоо collaboration хийдэг. Тэгвэл та энэхүү линкийга имэйлээр шууд явуулж болно. Эсвэл танаа байгууллага Teams ашигладаг бол Teams дээр шууд явуулах боломжтой. Магадгүй та энийг өөр газар presentation дээр оруулах гэж байгаа бол QR байдлаар оруулан хүмүүст илүү амархан байдлыг оруулж болох нь байна. За ийм байдлаар хүмүүстэйгээ хуваалцаж болдог ч гэлээ мөн нэмэлтээр та бүхэн хэрхэн яаж advanced settings хийдийг та бүхэнд харуулъя. Инként бол энэхүү 3 цаг дээр та бүхэн дараад settings гэдэг хэсэг рүү орно. Эхний хэсэг маань өмнө би та бүхэнд ярьжсэн хинд ямар эрхийн хөгж ямар хөө судалгаа хийж байгаа гэдэг дээр та бүхэн энэхүү сонголтыг хийж болно. Доотлын хэсэг маань болохоор арай өөр. Хин рүү явуулахтай биш хэрхэн яаж хүмүүс маань танд мэдээллийг цуглуулах гэж байна вэ гэдгийг та сонголтуудыг хийн гэсэн үг. Хариултуудыг хүлээж авах. Хоёр дахь хэсэг маань болохоор хизээ эхлэх үү, гурав дахь хизээ дуусах уу гэдэг сонголтуудыг та бүхэн хийж болохоос гадна энэ ч сүүлийн үед нэмэгдэн орж ирсэн set time duration буюу энэ дээр хамгийн дээд нь би хүмүүсийг 20 минут зарцуулаасаа гэж бодож байна гэд 20 минут тавингууд дуусаагүй байж хат нь за танд 5 минут үлдлээ шүү гэж бол сануулна. Эний дараагийн хэсэг shuffle questions буюу хооронд нь асуултуудыг яг нэг адилхан байрлалд байлгахгүйгээр өөр байрлалд байлгахаар. За энэ зүйлийг хөвчлэн багш нар их сонгодог байгаа. Учир нь хэмээл хүүхдүүд маань хуулах гэд байдаг. Тэгэхээр shuffle questions гэх юм бол нөгөө хүүхдүүд маань за нэгийн шүү гэж хэлж байгаа нөгөө хүүхд маань яг адилхан байхгүй гэсэн үг байна. Мөн хэрвээ та бүхэн судалгаанд оролцсон хүмүүстэй баярсан талархснаа илэрхийлж аль эсвэл илүү мэдээллийг өгмөр байгаа бол customize thank you message гэдэг дээр та бүхэн манай судалгааг бүгсэнд баярлалаа. Та бүхэнд 10% хямдралтай купон өгье ч гэх маягийн таны нэгсний маркетингийн хэсэг энэ хэсгээр оролцох боломжтой. Хамгийн доотлын хэсэг response receipts. Эхний хэсэг дээр тухайн хүн маань за би энийг бүглөө дууслаа гэсэн сануулгыг өгөх нь байна. Хоёр дахь сонголт маань имэйлээр дамжуулан notification очих. Advanced settings хийсний дараа та бүхэн буцаад дэлгэц рүүгээ очиод энэ зүйл маань хэрхэн яаж хүмүүст харагдах вэ гэдгийг хоёр янзаар харах боломжтой. Инként бол preview гэдэг хэсэгтээ хэдүүлээ дарая. Баруун гар дээр талд та бүхэн харж байгаа компьютер дээр инхүү харагдах нь байна. Хараа
мобайл буюу утсан дээр ийхүү харагдах нь. Тэгэхээр та бүхэн харах юм бол хэрэг том зураг оруулах юм бол таны компани лого энэ дээр утсан дээр харагдахгүй байгаа гэдгийг хараад зураг болон логонуудаа өөрчлөх боломж та бүхэнд бий. Forums дээр миний хувьд ашиглахад маш амар байдаг зүйл нь магадгүй та энэ дунд алдаа гаргасан байж болно. Буцаж очиод тэрийгэ янзлахад нөгөө хүнд маань хэдхэн секундын дотор бүх өөрчлөлтүүд нь дэлгэцэн дээр гарч ирдэг. Судалгаа сорилтыг хариултгүйгээр хэдүүлээ төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр хариултууд хэрхэн яаж багш нарт болон судалгааг үүсгэсэн хүмүүст харагддаггүй гэдгийг хэдүүлээ харъя. Ингийн тулд энэ судалгааг энэхүү бичлэг зориулаа хийсэн болохоор хинч бүглээгүй учраас надад response гэдэг дээр оронгууд ямар ч хариу байхгүй. Тэгэхээр хэдүүлээ буцаж ороод за манай midterm руу ороод за нэг хүн хариулсан байна. Response хэсэг рүү та бүхэн оронгууд хичнээн хүн хариулсан. За хичнээн оноо авсан. За энэ хүү зүйл маань active байна уугүй юу гэдгийг та бүхэн харах боломжтой. За энэс доошоо асуултанд хэрхэн яаж хариулсан гэдгийг өнгөт байдлаар та бүхэн visual харагдахаар бол гаргаад ирж байна. За энэ донд сурагчийнхаа дүнг багш нар маань хармаар байл post course гэдэг хэсэгтэр орно. За энэ ганцхан багш нарт ч биш за судалгааг явуулсан хүмүүс маань хэдэн хувьтай бид нар явж гинэ гэдгийг энэ хүү байдлаар харж олно. Энийгээ Open Excel гэдэг Excel дээр бүх мэдээллүүдийг гаргаж ирэх боломжтой. Хэрвээ Excel-ээр авмааргүй байна гэвэл 3 энэхүү цэг дээр дараад та бүхэн энэхүү мэдээллийг принтлж гаргаж авч болно. Ихэвчлэн бид нар бол судалгаа сорилтыг хийж байгаа багш нарт принтлэх шаардлагагүй. Та бүхэн зүгээр Excel-ээр хураагаад авчгаа ингэснээрээ цаасыг хэмнэ гэж бол бид нар өөрсдөө уриалдаг. Тэгэхээр та бүхэн аль болох принтлэхгүйгээр Excel дээрээ utilize буюу тэрийг хараад analyze хийх боломжтой. 3 дахь сонголт маань гэх юм бол магадгүй та энэхүү мэдээллийг өөрсдийн баг хамт олон за магадгүй удирдлагынхаа хүмүүстэй хуваалцмаар байгаа л share summary link гэдгийг та бүхэн аваад имэйлээр явуулах нь. Өнөөдөр та бүхэнд Microsoft 365 шинжлэгдсэн платформ дээр хэрхэн Forums-аар дамжуулан сорилт болон судалгааг явуулдаг талаар мэдээллүүдийг хүргэлээ. Үнтэй холбоотой асуух асуулт байвал Захын найдан дөрж tag гэсэн аль сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай YouTube цагийг subscribe-дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тарахаа бүү мартаарай. Өнөөдрийн бичлэгийн эрэд хийсэн заяа Орын инженер Билжи, Хадмал Цэндэ, фактыг шалгасан Жолинер байлаа. Илүү их мэдээллийг та бүхэн авмаар байвал Захын найдан дөрж tag гэсэн YouTube сувг руу ороод вирус гэдэг дээр та бүхэн ороод өмнөх 119 бичлэг дундаас хэрэгцээтэйг нь түлхүүр үгээр та бүхэн энэ дээр хайгаад үргэлжлүүлээ үзээрэй.